Байна уу? Байна. Ясаа зөөрөө. Чи надад нэг жоо нэгсэн яа. Яа на марцсан шүү дээ. Номерны нэг сайта байгуулж юм уу? Харин тийм гэсэн ээж. Гэхдээ та намайг нэгжихгүй уг нь өөрөө утсан дээрээ тэр аппликейшнийг татаад авчвал өөрөө та худалдаж авч чадах юм билээ. Нэгж ийн. Чадах юм болов? Та чаднаа. Би тань жоохон байж заагаад өгье за. Одоо би ярин энд нэг бичлэгийн ажилтаа байхгүй. Тэгээ дуусгаа залхаа за. За түр бай. Сая ээж дээр яриг сонссон байх. Mobicom цаас нэгжээ болоод дижитал болгож байгаа юм байна. Яагаад гэх юм бол судалгааны сүнсгэд хүлэмжийн 21 орчим хувь нь цаасны үйлдвэрээс гардаг юм. Тэгээ нэг тонн цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дунджаар 942 кг хүлэмжийн ялгарлыг бий болгодог. Ингээд харах юм бол бид цаас бүтээхдээ үйлдвэрлэсэн цаастайгаа бараг ижил хэмжээний хүлэмжийг ялгаруулж байгаль орчиндөө хөнөөлт үйлдэлдэг байна. Тэгэхээр Mobicom цаасан нэгжээс татгалцсанараа 1000 тонн хүлэмжийг байгальд ялгархаас сэргийлж байна гэсэн үг. Энэ бүхний шийдэл нь ердөө захим орчинд бичиг үсэг тайлагдал. Бүр бичиг үсэг тайлагдалч биш маш энгийн үйлдэл хийх чадвар буюу үүрэн телефоны оператор аппликейшнийг ашиглаад захимаар худалдаа авалт хийх. Ингэснээр та өөрийн хэрэглээндээ тохируулан худалдаа авалт хийх боломжтой болсон бөгөөд дан ганц нэгж бус их ярьдаг бол хязгааргүй яриатай. Хэрэглээ өндөртэй бол дата ихтэй гэх мэт төрлөө сонгох боломжтой. Мөн хуучин шигээ нэгж аваад тэрийгэ дата олох гэж цаг заваа өрн олон үйлдэл хийхгүй гэх мэт давуу талуудтай юм байна. Цаас нэгжээс татгалзаж байгаль дэлтэй шийдвэр гаргацгаая. Хэрвээ танд бидний бичлэг таалагдсан бол энэхүү бичлэгийг цааш нь түгээж биднийг 100,000 дагагчтай болоход туслаарай. Тун ойрхон байгаа шүү.